Өгүүлбэртэй бодлого бодохын тулд хамгийн эхлээд өгүүлбэрийг маш сайн уншиж олох хэрэгтэй. Энэ бодлогын хувьд 3 хүүхэд тэнцүү тооны самартай байсан гэсэн өгүүлбэрийг хэрчмээр төсөлж үзвэл 3 тэнцүү хэрчим зурагдах ёстой. Тус бүр 8 самар эзний дараа гэдэг өгүүлбэрийг зураг дээр төрслөе. Эзэн самрыг цэнхэр өнгөөр төрслөе. Тэгвэл эхний хүүхдэд ийм самар үлдэнэ. Хоёр дахь хүүхэд мөн адил ийм самар идээд, гурав дахь хүүхэд ийм самар идээд бүгд тэнцүү ийм самартай болтно. Үлдсэн самруудаа ягаан өнгөөр тодтгоё. Тус бүр 8 самар эзний дараа бүгдийн самар нийтлээд анх тус бүрд байсан самарны тоодоо тэнцүү болно гэдгийг харуул. Хоёр дахь хүүхдийн үлдсэн самар, гурав дахь хүүхдийн үлдсэн самарыг нийлүүлээд нэг хүүхдэд байсан самарны хэмжээ гарч ирнэ. Цэнхрээр тодруулсан хэсэг нь 8-тай тэнцүү учраас 8-ыг 2-т байгаад 4 буюу нэг хэрчмээрт нь 4 гэж харна. Эндээс энэ 4, энэ мөн адил 4, энэ ч бас 4 гэж харна. Өөрөөр хэлэх юм бол 4-ийг 3 хожуулаад 12 буюу эхний хүүхэд 12 самартай байсан. Мөн адилхан 2 дугаар хүүхэд 12 самартай, 3 дугаар хүүхэд ч 12 самартай байсан бахна. Бодлогын энэ өгүүлбэрээс ах нь дүүгээс илүү мөнгөтэй гэдэг нь харагдана. За зурж үзвэл ийм болох өгөөд анх байсан мөнгөний хэмжээнүүдийг улаанаар тодруулъя. Ах нь дүүдэд 4800 төгрөг өгөөд өөрөөс нь 4800 хэсэгтэн, харин дүүдээр нь 4800 нэмэгдэнэ. Ингээд тэдний мөнгө тэнцүү болох учраас энэ зөрөө 4800 болно. 4800-ыг 2-оор хожуулээд 9600. Энэ бол ах дүү хоёрын анх байсан мөнгөний зөрөө нь гарч ирнэ. Одоо энэ өгүүлбэрийг сайн уншъя. Дүү нь ахтаа 5400 төгрөг өгвөл ах нь дүүгээсээ 2 дахин их мөнгөтэй болно. Дүүгийн өгөх мөнгийг ногооноор тэмдэглэе. Дүүгийн мөнгнөөс 5600 хасагдаад ахын мөнгөн дээр нэмэгдэж орно. Энд 5600, энд ч бас 5600. Энд 5600 учраас харалдаа дээдлэлт нь мөн адилхан 5600 байна. Энэ үйлдэлийн дараа ах нь дүүгээсээ 2 дахин их мөнгөтэй болсон байх учраас энэ шарын урттай тэнцүү байх ёстой. Энэ уртыг бодож үзвэл 5600-аар 2 удаа, 4800-аар 2 удаа гэдгээс 11200 дээр нэмэх нь 9600 буюу 20800 болно. Энэ урт 20800 учраас энэ ч мөн адилхан 20800. Эндээс энэ хэрчмийн урт ч гэсэн 20800 болно. Ингээд бид нэр ах ба дүүгийн мөнгнүүдийг тус бүрдэнд тооцох боломжтой боллоо. Ахын мөнгө нь 20800 дээр нэмэх нь 5600. Анх байсан мөнгө нь энд байх учраас 4800 үржих нь 2. Тэнцүү 36000 гэж харагдана.
Харин дүүгийн мөнгө нь 20,800 дээр нэмэх нь 5,600 буюу 26,400 болж байна. Эхлээд энэ өгүүлбэрийг зургаар илэрхийлье. Бага хэрчмийг ингэж зурвал эдгээрийн ноог дуурн 3 гэдгээс их тоон 3 хэрчим, үлдэгдэл 5 гэдгээс дээр нэмэгдээд 5 урттай хэрчим зурагдана гэсэн үг. За одоо энэ өгүүлбэрийг авч үзье. Өгдсөн 2 тооны нийлбэр 165 байх ёстой. Эндээс улаан хэрчим буюу 5-ыг хасвал 160 гарах бөгөөд энэ нь 1, 2, 3, 4 хэрчмийн нийлбэртэй тэнцүү бол 160-ыг 4 хуваагаад 40 гарах бөгөөд хэрчим тус бүр нь 40-тэй тэнцүү гэж гарна. Эндээс 1 тоон 40-тэй тэнцүү, нөгөө тоон 40-ыг өрчих нь 3, нэмэх нь 5 буюу 125 болно.